За та нартайгаа анхны цагаан эдгээр уулзж байна. За өнөөдөр бүгдээрээ өрөм загсаах тухай үзэн. Ерөнхийдөө монголчууд хоёр аргаар сүүнээс одоо тосыг ялгаж авдаг. Нэг нь болохоор бидний сайн мэд өрөм загсаах арга, нөгөөх нь болохоор өрөм загсаахтаа хөөсрүүлэхгүйгээр шууд ерөнхийдөө нэг хаврын тарчиг ч юм уу эсвэл завгүй үедээ хөөсрүүлэхгүйгээр тосыг нь дээр нь одоо өрөм шиг бас тунгааж агаад авдаг. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ бол нийтлэг арга болох өрөм загсаах тоо үзнэ. За тэгээд мэдээж гал дээр хийж байгаа нөхцөд бүгдээрээ ширмэн тоогоон дээр сүүгээ хөөрүүлэх юм бол нөгөө ширмэн тоогоо маань дулааны удаан хадгалдаг учраас өрөм зузаан загсахад бол туслана. Гэртээ та нар маань плеткэн дээр хийж байгаа бол аль болох тийм зузаавтар ган юм уу? Эсвэл зүгээр жижигхэн тийм ширмэн тоогоон дээр ч гэсэн буцалгаад сүүгээ хөөрүүлж болно. За монголчууд сүүгээ хөөрүүлэхээс өмнө сүүгээ түлхэхгүй тулд тоогоонд хүүт ус цойгоод ингэж орхичдаг. Тэгэх юм бол ширмэн тоогоо маань арай түлхэх нь гайгүй байдаг. Хэрвээ та ус цойж тавиагүй байх юм бол тоогооныхаа ёроолыг баг зэргийн сүүлэн тосоор юм уу сүүлээр халсан үед нь юу ачих хэрэгтэй, тосолчих хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар сүүгээ түлхэхгүй байх боломжтой шүү. За одоо сүүгээ хөөрүүлээд зөөлөн галаар хөөрүүлсэн байгаа. Ингээд цоохортой аяндаа тосна дээрээ ялгараад яг хөөрөхөд бэлэн болсон үед нь самарнаа. За самархад их учир бий. За эн чинь бол нэг 96 градусаас дээшээгээ одоо энэ сүү чинь хөөрчөж байгаа. За самархтаа их хөөс унгаж хөөс их унах тусмаа тосон задраад дээрээ хөвгнө гэсэн үг. Хөөс их унгаахын тулд яг тоогооныхоо гол хэсэгт маш нарийнхнаар тоожуулаад за ингээд буцаагаад авна. Нарийнхнаар жоохноор гоожуулаа. Яг тоогооныхоо гол хэсэг. За самарж явах хугацаанд галаа бол баг зэрэг багсаад нэг 90 хэм орчимд хадгална гэж үзнэ. Самраа цоохортод халуунаа хадгална. За нэг 5-аас 6 см-ийн зузаантай хөөс тогтоож чадвал бид нэр хүссэн хэмжээндээ зузаан өрөм авнаа. Одоо намар бас сүүний гарц ихсээд сүүний тосдог чанар нь ариун болдог. Тэгэхээр бид нэр илүү зузаан гоё өрөм тогтоох боломжтой. Бүр зузаан өрөм тогтоох юм бол одоо сүүнийхаа тосдгийг нэмж болно. Өмнө нь багш нь үзүүлсэн түүхий сүүнээс тосолгийг хурааж авах арга үзсэн шүү дээ бүгдээрээ. Манайх нар одоо цүцгий гэж нэрлэж байгаа. Тэрийг сүүгээ хөөрүүлэхдээ сүүндээ хийгээд түүхий сүүндээ хийгээд бас хамтд нь юу аж болно. Хөөрүүлж болно. Тэгэх юм бол тосдог нь дээрээ илүү зузаан өргөн зузаан байна. За ингээд нэг 5-аас 6 см-ийн зузаантай хангалттай сайн хөөс үүсгэснийхаа дараа энэ хөөсөө одоо нэгний дээгүүр нь цоохортоод ирэх хүртэл нь галыг нь багасгахгүй. Ер нь температурыг нь маш сайн тааруулж иж гой зузаан өрөм тогтно. Тэгэхээр нэг 90 хэм орчимд галаа байлгаад цоохортол нь галыг нь унтраахгүй байжгаад тэгж яагаад цоохорцсныхаа дараа болохоор юу юм? Аажмар хөргөн. Одоо гал дээр галаас авахгүйгээр хөргөн гэсэн үг. За нөгөө плеткэн дээр гэрт хийж байгаа хүмүүс болохоор мэдээж ингээ галт одоо 100 шиг температурын бас тохируулах боломжгүй байж магадгүй. Тэгэхээр та нар маань одоо ингээд хөөс нь буутал плеткнийхаа одоо халууныг нь баг зэрэг багсгаад тэгээ хөөсөн цоохорцсныхаа дараа плеткнийхаа хамгийн бага дээр тавиад дулааныг нь хадгалж
хүргэн шүү. Тэгээд нилээд бүлээсээ тэрхээр нь галаа одоо бүр тэг болгоно гэсэн үг. За бүр хэрвээ боломжтой байх юм бол саяных шиг нэг гарац дээр хэрвээ барихад хэцүү байх юм бол хөөсөн цоохорцсныхан дараа салхи үзүүлэхгүй байж байгаа дукаукондоо нэг 40 гарац дээр эсвэл нэг 30 гараа 30-аас 40 гарацын хооронд нэг 4-5 цаг дукаукон дотроо бас сүүгээ тоогоотой хийчих болно. Гэх юм бол яаж ийнэ вэ гэхээр дулааны үйлчлэлээр тос нь дээшээгээ хөвөөд өрмөн зузаан тогтоход нөлөөлөд байгаа гэсэн. Тэрнээс биш өрмөндөө ерөөсөө цагаан гурил самарч болохгүй шүү манайхаа. Цагаан гурил маань өөрөө бидний эрүүл мэндэд одоо тийм сайн нөлөөтэй биш тийм ээ. Тэгэхээр энэ сүүнийхаа шим дээжийг бид нөр өрөм загсааж авах гэж байгаа бол аль болох ямар нэгэн холцгүйгээр энэ дулааныхаа боловсролтыг яг энэ дараалалаар нь хийх юм бол та хангалттай сайн одоо зузаан өрөм тогтоож чаднаа. За ингээд даргалын цогоор нь аажмаар өрмөө цоохортлно. За сүүн хөрснийхэн дараа дахиад нэг удаа дөвөөлгөн гэж байгаа юм. Дөвөөлгөн гэдэг нь галаа түлээд нэг 90 градус орчим дахиж халаагаад тэгээд галаа шууд унтраагаад хөргөнөө. За хөргөхдөө бол миний хувьд ингээд Монгол гэртээ одоо хонуулч нь орой температур багасах учраас хөрөөд сайхан маргааш өглөөхэд өрөм зузаан тогтно. Мэн бол гэртээ хөргөсөн сүгээ нэг дөвөөлгчөөд хөрснийхэн дараа шууд хөргөчөндөө хийгээд 12 цаг байлгаараа хөргөчний дээтэл тэгэх юм бол цэцгийн дээшээгээ өрмөндөө наалдаад гоё зузаан болно. За өчигдөр хідүүлээ өрмөө загсаагаад хоноосон. За өнөөдөр харахад өрөм маань сайхан загссан байна. Гэхдээ манай нутагт бол ер нь нэлээд халуун байдаг. Намар удаа өргөжлөдөг учраас ер нь хэр барагта өрөм загсаадгүй. Хангай газруудад бол гоё сэрүүн намаршаад ирэхээр өрөм маань нэлээд зузаан тогтдог. Тэгэхээр та нар маань өрмөө авнаа. За өрмөө авахдаа ийм хосуураар ингээд захлаад за та хэд жижигхэн савн хэрвээ хөрүүлээд өрмөн сайхан зузаан загссан бол захлангуудаа шууд хамаад гараараа хавсраад авчиж болно. Манай өрөм ерөнхийдөө нийлээд жоохон нэлцгаад байгаа учраас би тэгэд ер нь ингээд цэвэрхнийг бодоод хосуураараа авчих дуртай миний хувьд. За ер нь тэгж авна ингэж авна гэсэн юм бол байхгүй. Гэхдээ аль болох цөцгийг нь бүрэн хамаад аваад идэхтэй сайхан өрөм тогтжээ. Энэ цөцгийг харагдаж байгаа ч энэ шаргалтад би тэгээд сайн халаасан учраас цөцгийг ингээд сайхан ялгараад тогтжээ. За өрмөө бүгдээрээ шууд идэж хэрглэж болно. За хөрөгчөндөө нэг 3 хоног хадгалахад бол аюулгүй. За тэрнээс удаан хугацаагаар хадгалах гэж байгаа бол хөлдөөсөн дээр ялангуяа зах зээлд борлуулах гэж байгаа бол хэрвээ хавсарч авсан өрмийг бол харин сэрүүн газар нар тусахгүй сэрүүн газар байнгын эргүүлж тойруулж агаад хатааж бас хэрэгж болно. Хэрвээ хатаачих юм бол маш удаан өвлийн турштай хадгалагдах бүрэн боломжтой. За тэгээд одоо үлдсэн болсон сүгээрээ бүгдээрээ дараагийн цагаан эдэгээ хийцгээе. Хэдүүлээ хийсэн өрмөө амсаж үзье. Яг эмээгээ хийдэг байсан багын хамт гэж чинь цөцгийгөө хамт авахаар ийм гоё болт юм байна. Та хэд бас хийсэн өрөмнийхээ хамтыг ямар басны коммент дээр хуваалцаарай.